Гэр ороолын 10 айл тутмын зөвхөн нэг нь нохооныхоо үржлийг зогсоодог нь эзэнгүй нохоон тоог нэмэгдүүлсээр байна. Шинэ хуулиар нохоо муурыг буудаж хороох бус эзнийг нь хариуцлагажуулж үржлийг нь зогсоох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн ч үр дүн багтаагааг малын эмч нар ярьж байна. Одоохондоо хамруулаагүй байгаа. Манайх чи хоёр ч нохоотой л доо. Тий. Тэгээ ерөнхийдөө л уйна. Уяхгүй л бол гэхдээ заримдаа эднес чи нөгөө орилж өгөхөд янз бүр болдог байхгүй юу? Тэгээд яг хөө шүн л жоохон гаргачаал тэгэл оруулчихдаг. Энд чи одоо аваад удааг байгаа. Жоохноос наасан тэгээд ямар ч гэсэн вакцинд 2-3 орсон. Вакцинд бол ороод яваад идэг. Яг нэг 100 мянга дулаан үед нэг гол мол болроо ингээл гинж мэдтэй навж яваад. Тэрээс байнга сул тавихгүй. Яг үлдсэгт нь хамааруулж байгаа. Ороод хийсэн юм л. Нохооч аюу хэлсэн шүү дээ. Хэцүү. Энийг руусах. Энийг тавьдгоо төрөө гайгүй. Яа уяндаа тэгээд хоолны өгөл эмчиг юу яхаа бол үзүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 300 мянга орчим золбин нохоо муур байна гэх судалгаа бий. Энэ хүрээнд нохоо муур устгах ажлыг зохион байгуулахгүй бол золбин амьтдын тоо 2 дахин нэмэгдэнэ гэж үздэг. Тодорхойлбол нохоо жилд 2-3 удаа үржилд орж нэг төрөлтөөр дунджаар 6-аас 12 гүйлэг гаргадаг. Хамгийн том асуудал нь гэр хорооллын айлууд нохооныхоо үржилд хяналт тавьдаггүй. Мөн гүлэглэх үед нь гудамж нь гаргаад төөрүүлэх нь түгээмэл байдаг. Улмаар гудамжны нохоо муурын тоо толгой нэмэгдэхэд хүрдэг байна. Иймээс нохоо тижээдэг өргөх бүр хариуцлагатай байж нохооныхоо үржлийг зогсоох нь нэн тэргүүний үүрэг хариуцлага болж байна. Тэгээ яг хавар намар нэг орооны үе болдог. Тэгээ орооны үеэр ноход сүргэлэх магадлал өндөртэй. Ялангуяа хашааны айлууд бол чинь хашаагаар сайн битүүлээгөөс болж нохоо гудамжинд гарч нэг эм нохоод байгаа ч гүөх засуулаагүй дээр нь тий. Засуулсан нохоо бол тийм юу ахгүй шүү дээ. Засуулаагүй дээр нь хашаагаар битүүлдгүүд юм хариуцлагагүй гэдээс болж хашааны нохоо гудамжны одоо нохоонуудтай сүргэлээд яг тэр өндөр нэг эмоцтойгоо өдрөө хөндлөө дайрах марах ч юм ийм тохиолдол их гардаг л та. Нохооны үржлийн үеэр ааш авир нь өөрчлөгдөж хүн рүү дайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 2024 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 4610 хүн нохоонд хазуулж гэмтсэн байна. Тэдгээрийн 1651 нь 0-аас 19 насны хүүхдүүд байгаа юм. Мөн нохоонд урт хугацааны турш үржлийн шинж тэмдэг илэрснээр савны эдээт үрвсэл, хавдар, халдвар төвчөнд тусах эрсдэл нэмэгддэг байна. За амьтад болохоор 6 сар хүрээд эмэгтэй амьтан маань бол одоо нохоо гэхэд бол жилдээ 2 удаа ороод явдаг. Хавар намрын үйлрэлт тийм ээ. За муур бол одоо 3 сар тутамд ч юм уу ингээ ороо заримдаа бол ороо ингээд намчихгүй байх гэдэг. За энэ нь энээсээ хамаарат амьтад маань яах нь нэгдүгээр одоо төрөлт эхэлдэг. За энээсээ хамаарат яах нь төрөлт маань ихсээд ирэхээр гадаа нөгөө эзэнгүй хаягдж байгаа гүлэг болон муужгаанууд ихсэж байгаа. Олон улсын SPUSA байгууллагын судалгаагаар 90 2хан нохоо 6 жилийн дотор 67 мянга готлоо үрждэг гэсэн судалгаа байна. Нохоо 14 насалдаг гэж үзвэл амьдралынхаа хугацаанд 90 нэг нохоо 100 мянга гаруй болтлоо үржих боломжтой гэсэн үг. Үүнээс үзэхэд нохоо муурыг буудаж хөнөөгд хизээж тоо толгойг нь бууруулах боломжгүй. Иймд үржил хаах мис ажилбар эзэнгүй амьтдын тоог бууруулах хамгийн энэрэнгүй бөгөөд оновчтой арга гэдгийг салбарынхаа онцолж байлаа.